Тэгээ би бас хятадын жүжигчтэй хамтарч ажиллаад бүр шоконд орсон шүү. Тэд нар болохоор тэр болохоор нөгөө нэг юм тодорхой хэмжээний яг жүжигчин гэж байгаа байхгүй юу. Гэтэ нэг би ирээд нэг рeel хийжсэн. Зүгээр окейч мэдэхгүй байсан баг. Тэсэн чи зүгээр л тэд нар бол окейч юу ч ингээд мэдэхгүй юм шиг л улс орныхоо хэлийг тийм эрхэмлдэг л хүмүүсийн хэлбэр. Окей гэхэд олохгүй байх шүү дээ. Бидэрт бол. Яг тэгвэл зүгээр хятадаар шишиж гэдэг юм уу ямар ингээд яг тэрүүгээр л гэж хариулна. Хайхтар ууз. Тэр яг хятадын тэр яг юм өөрийнхөө үндэсний өв соёлдоо дэндүү үнэнч байдал нь миний атааг хөдөлгсөн. Яг ясам дээр мэдчихэж байгаа байхгүй. Наацхийн yes okay stop-ыг мэдчихэж байгаа. Тэгсэн бүтээ stop гэж хятадаар хэлэхгүй бол жүжиглэл байгаа байхгүй. Тийм зөв. Тэгээ бүр намайг ингээд яг ингээд одоо ингээд орилуулаад ингээд нэг машинаар орж исэн чинь нөгөө нэг юм нь биднэрт нэг юм амар гоё санагдсан. Монголын жүжигчид тухайн үедээ шууд ингэж одоо тухайн одоо эрсдэл ч юм уу одоо уур амьсгалдаа нийцээд иш тийшээ хувирах чадвар ихтэй юм лээ. Хятадын жүжигчин болвол яг тухайн яг гут нь энэ дээрээ яг энд нь хутаг гаргана гэвэл яг тэрийг хүлээх гинэ. Хүлээгээд. Яг автоматически, технически байгаа байхгүй юу? 790 нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвч Оршин алдарт Зубровка